Мөөг бол гэхдээ ургамал биш, амьтан биш. Ер нь л мөөг бол бие даасан аймаг. Ургамлын аймаг, мөөгний аймаг, амьтны аймаг гэдэг ингээд ийм дистралаар үүсэж хөгжсөн. Одоо эволюцийн түүхэн хөгжлийн шатаар нь ярих юм бол ургамлын аймаг салж хөгжөөд дараа нь мөөгний аймаг салаалж хөгжөөд тэгээд амьтны аймаг салаалж хөгжсөн байдаг байхгүй юу? Монгол орны хувьд мөөгний судалгаа төдийлөн одоо амжилттай их хэмжээгээр хийгдэг учраас шин зүйл илэрх, Монгол оронд шин зүйл илэрх магадлал, шинжлэх ухаанд шин зүйл бичих тийм боломж бол маш халын цагаан мөөгнөөсөө бусад мөөгийг төдийлөн их хэмжээгээр хүнсэндээ хэрэгэлдэггүй. Тэгэхээр зэрэг бид нар яагаад тэгж байгаа юм гэхэлэр зэрэг энэ ойд ингээд 100 хэдэн зүйлийн малгайт мөг хүнсний мөг ургаад байна шүү дээ. Энэ хүнсний мөг болгон хүний биед ямар нэгэн байдлаар тодорхой эрхтнүүдэд нөлөөлдөг, сайнаар нөлөөлдөг ч юм уу те. 2001 оноос 2006 оныг дуустал ч юм уу. Тэгэхэд нэг 6 жил дараалаад бороо аюу багтаа тийм гам болсон жил байсан. Одоо зүгээр миний бодож байгаа шүү дээ. Тэгээд тэднээс хойш эхлээд мөөгний хүрээ зөндөө байгаад байдаг байсан. 2010 он гэхэд мөөгний хүрээ ер нь байхгүй болж эхэлсэн байна. За, сайн байна уу? Та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Хаанти подкаст өнөөдөр ээлж нэгэн дугаараараа та өнөөдөр бид нэр мөөгний тухай ярилцах гээд ирсэн байна. Өнөөдөр бидний ярилцах зочин бол Шинжлэх ухааны академийн ботаникийн цэцэрлэг төлөөлөнгийн мөөг хагийн генетик нөөцийн одоо салбарын эрхлэгч Хэллэн Чимэг доктортой ярилцсанаа. За, сайн байна уу та? Сайн байна уу? За, сайхан амарч байна уу? Сайхан амарч байна. За, энэ жил намар орой болоод тэгээд бас 100 орой болоод ихэв те мөөг бол дөнгөж одоо л гарч явах шиг байна те. Тэгээд бид нар энэ хаанти улсын засгийн хамгаалалтын газрын тухай одоо энэ нутаг дэвсгэрт нь хамаардаг биологийн олон төрөл зүйлийн тухай ярьж байгаа. Тэгээд өнөөдөр бидний ярих сэдэв бол мөөг. Тэгээд би сая тантай ярилцж байхдаа манайд бол энэ мөөгийг судалдаг хүмүүс их цөөхөн байд юм байна гэж ойлголоо. Юуны өмнө та бидний ярилцлагыг сонсож байгаа хүмүүст өөрөөдөө танилцуулахгүй юу? Би Монгол Улсын их сургуулийг ургамал судлаач гэсэн мэргэжлэр 1996 онд төгсөөд тэгээд 97 оноос хойш өнөөдрийг болтол энэ ботаникийн хүрээлэнд ургамлын англи зүйн салбарт мөөг судлаачаар ажиллаж ирсэн. Одоо 30 шахам жил болж байна уу? 30 жил болох гэж байна. Тэгээ 30 жил хугацаанд ер нь бол Монгол орны 21 аймаг ургамал газар 16 тойргоор бол бүтэн явж яг мөөгний чадлынхаа хэрээр даргац нөөцийн судалгаа, англи зүйн олон янз байдлыг илрүүлэх чиглэлийн тийм судалгаануудыг бол гүйцэтгэж ирсэн. Тэгээд ер нь бол манай Монгол орны хамгийн их мөөг ургадаг, мөөгний олон янз байдлаар хамгийн баян газар нутаг бол яалтчгүй манай Хинтийн нур. Хан Хинтийн дархан цацдаг газар. Намайг анх мөөг судлаач болоод ботаникийн хүрээлэнд мөөгний гербарын санд ингээд орж анх ажиллаж эхлэхэд манай мөөгний цуглуулга 500 гаруй цуглуулгатай. Тэр 500 гаруй цуглуулгын 90 гаруй хувь нь зөвхөн Хинтийн тойргийн мөнгөн морьт сум орчмоос цуглуулсан мөөгний дээжмэд байсан. Хангаан тойргоос 4-5 хаан ширхэг цуглуулгатай. За ер нь ийм цуглуулгатай одоо Монгол орны мөөгний судалгаа нэг ийм төвшөнд одоо цуглуулгдсан ийм төвшөнд явж исэн. Тэгээд өнөөдөр би одоо манай хүрээлэн дээр бол яг мөөгний англи зүгээр ажилтдаг 2 хүн байгаа. Нэг нь би байна. Би бол ерөнхийдөө малгайт мөөгний олон янз байдлын чиглэлээр докторийн диссертац бичиж хамгаалсан. Манайд Бүрэнбаатар гэдэг мөг судлаач залуу байгаа. Сая одоо Төв Азийн төвшин өндөрлөгийн мөөгний олон янз байдал гэсэн сэдвээр докторийн зэрэг хамгаалаад ирсэн. Ингээм 2 судлаач ажиллаж байгаа. Хан Хинтитэй яагаад ингээ холбогдсон одоо миний судалгаа гэхлээр би ер нь бол одоо Монгол орны мөөгний 90% нь хан Хинтид цуглуулгдсан байсан гэж хэлсэн шүү дээ. Тэгээд тэрнээс хойш ингээд маш олон газраар ер нь бол 21 аймгийг бүгдийг хамраад мөөг ургадгүй газар гэж Монголд байхгүй гэд ингээд нэг тэмдэглээд үлдээчих юмсан гэж анх хүсдэг байсан байхгүй. Тэгээ одоо бол яг хөө тэгж анх мөрөөдөж ажилд орж ажиллаа эхлүүлж ирсэн бол өнөөдөр би ургамал газар зүйн 2хан тойрогт мөөг тэмдэглэгдсэн байсан намайг ажилд ороход. Одоо ургамал газар зүйн 16 тойрог 16-нд нь мөөг тэмдэглэсэн. Говийн ангиудын одоо тойргуудаар ч гэсэн мөөг ургадаг.
гисэн хэдий боловч мөгний олон янз байдал яалтч байхгүй хинтийн нуруунд бол илбэг байдаг. Яа тэгэхээр зэрэг хинтийн нуруу бол харьцангуй чиглэг. Одоо Төв Азийн цэвэр усны хагалбар гэдэг штэ тий. Тэр утгаараа ч гэдэг юм. Ер нь би 2014 онд хинтийн тайгаар одоо 60 хоног морьтой судалгаанд явсан. Яг ойн толгонд оролцож явсан л да. Ойн толгоны ажил туслах. Тэгээ тэр замаараа мэдээж нөгөө нэг завсрартаа мөөг судлаач хүний нүдэнд мөдөж мөөг харагдахаар зэрэг ядчил бүгдийн цуглуулад авч дийлэхгүй ч гэсэд зургийг аавн тэгээ тодорхой хэмжээний мэдхгүй мөнүүд ихэд дээжийг аавн тэгээ ингээд мөөгний судалгааг бол хамт хийж явахыг бол ер нь их зорж явсан. Тэгэд ингэж явж хахад хинтийн нуруу бол үнэхээр мөөг их ургахаас өөр аргагүй мэн гэдэг дүгнэлт. Яа тэгэхээр хинтийн нуруу чи уулын орой байсан ч ингээл ус аршаан одоо ундарж идэг, булаг ундарж идэг тийм нурууд байд юм бэ. Тэгээд ам болгоноор нь ингээл ус урсдаг. Тэгээ маш тийм мөөг ургах хамгийн таатай орчин бол Монгол улсад ерөөсөө хинтийн нуруу юм байна гэж би бол ойлгосон. Гэхдээ мөөг урахгүй газар гэж бол ер нь байхгүй л те. Та сая одоо 16 тойргийн бүгдэнд нь тэмдэглэгдсэн гэдэг. Одоо тэр нэг Аршаагийн цөлд 100 гарын говьд ч гэсэн бас байна гэсэн үг шүү дээ те. Тэгэхээр тэр мөгнүүд нь бол илүү бас ус чигтэй баян булдгаз болог төрөм бараатай байт юм бол яа тийм бол. Одоо хинтийн нуруу одоо ургаж байгаа мөгнүүд маань ингээд ус чигэнд ингээд ойд ургадаг, модлог ургамалтай микроз бүрэлдүүлж хамтарч амьдардаг одоо модныхоо ургалтыг дэмжиж өгөөд өөрөө модноосоо шимд хэрэгтэй органик бацаа ингээд авдаг ингээд харилцан бие биетэй ашигтайгаар ургадаг иймэрхүү хүнсний малгайт мөгнүүд зөнгөлж ургаж байгаа. А гэтэл говь цөл болохоор зэрэг ямар мөгнүүд ургах вэ? Зэрэг хуурайсаг нөхцөлдөө тохирсон, ус чиг төдийлөн их шаардахгүйгээр одоо хамхуул шиг ингээд нэг хөрсний өнгөн хэсэг дээр ингээд одоо үндс нь ингээд ургамлын үндс ингээд газар руу хөрс рүү ороод хөрсний гүнээс ингээд хэмжүүлэхээ боцыг сордог бол хамхуул одоо ингээд хөрсний гадаргууд ингээд хийсэж явдаг те. Тэрнтэй адилхан ингээд одоо тийм хөрсөнд нэг бэхлэгддэггүй хөрсний өнгөн хэсгийг хамгаалж одоо ургадаг тиймэрхүү мөгнүүд бол зөнгөлж ургадаг. А гэхдээ говьд ингээд бороо хур багтай жил бол төдийлөн мөөг бас нэг их таарлахгүй. Бороо хур ихтэй говь нутагт ингээд зуншлах сайхан болох юм бол мөөг бол бас харьцангуй их хэмжээтэй ургана. Одоо ингээд та 30 жил мөөг судлаач ажиллаад одоо манай Монгол оронд 600 гаруй төрлийн мөөгтэй гэж би уншсан. Тэгэхээр одоо ботаникийн цэцэрлэг төрөлн маань гербарын санд нь хичнээн мөөг байдаг юм бэ. А тэрнийхээ бас эзэлж байгаа хувийн тоогоор бас хаанти тусгаамалтай газрын одоо мөөг нь илүү олон хэвээрээ байгаа юу? Ер нь бол манай Монгол оронд хамгийн сүүлийн үеийн судалгаагаар бол 677 зүйлийн дээд мөг ургадаг гэсэн бүртгэл бол 24 онд гарсан. Одоо өгүүлэлтээр бид нар чеклисттэй зүйлэн жагсаалтаа гаргасан гэсэн угаалаас хэвлүүлсэн. Тэр бүтээл дээр бол 677 зүйлийн мөг ургадаг гэж оруулсан. Түүнээс 116 зүйлийн мөг нь бол хүнсэнд хэрэгэлдэг эвийн ач холбогдолтой мөгнүүд байгаа. 51 зүйл нь болохоор одоо нэн ховор зүйлүүд гэж одоо тодорхойлсон байдаг. Одоо өнөөдрийн байдлаар тэр 677-оос бол нэмэгдсэн ойлгомжтой болсон. Ер нь бол мөөгийн салбар одоо Монгол орны хувьд мөөгийн судалгаа төдийлөн одоо амжилттай их хэмжээгээр хийгдэг учраас шин зүйл илэрх, Монгол оронд шин зүйл илэрх магадлал, шинжлэх ухаанд шин зүйл бичих тийм боломж бол маш их байдаг. Одоо манай Бүрэнбаатар бол сүүлийн 2 жилд Монгол орноос дэлхийн шинжлэх ухаанд 3 зүйлийн мөөгийг одоо Монгол судлаачийн нэрээр биччихэд байж байгаа. Тэгээд одоо миний өнөөдрийн цуглуулганд гэхэд бас магадгүй шинжлэх ухаанд шин байж болзошгүй ховор тийм зүйлүүд бол маш их цуглуулгадж ирээд байж байгаа. Гисэн хэдий боловч өнөөдрийг болтол хинтийн нуруунд тохиолдож байгаа мөг маань Монгол оронд нийт тархсан мөгнийхөө нөгөө 80-90% эзэлсэн хэвээрээ л байгаа. Цуглуулгын хувьд гэх юм бол бид нэр хинтийн нуруунаас одоо дан хинтийн нуруунаас биш бүх газрыг хамарсан цуглуулга бүрдүүлэх тийм сонирхолтой. Ер нь бол тэгж зорж ажилладаг. Тийм болохоор зэрэг өнөөдөр мэдээж цуглуулгын 90% нь бол хинтийн нурууны мөөгнүүд хэвээрээ байгаа гэж бол хэлэх аргагүй болсон. Одоо ер нь нэлээх баяжигдж байгаа сүүлийн жилүүдэд. Ерөнхийдөө одоо манайх бол 3500 орчим мөөгний цуглуулга байгаа. Тэрнээс одоо байгаль дээр ургаж байгаа мөг 677 зүйл гэж байна шүү дээ. Тэрний 79% нь манай гербарын санд одоо ямар нэгэн байдлаар хатаасан хэлбэрээр хадгалагдаж байгаа гэсэн үг. 79%. Тэгэхээр одоо энэ 677 зүйлийн маань одоо хэдэн Монголын эндемик мөг гэдэг вэ? Эндемик
төрлийн мөг бол одоо нэг гарын 5 орнд багтахаар төрлийн мөгнүүд байгаа. Энэ дотор бас ургамлын өвчин үүсгэж мөг бас 4-5 зүйл байдаг байна. Мэдээж манай одоо шинээр бичигдэж байгаа 3 зүйл байна. Entomoeba mongolicum гэдэг 2006 онд бас шинжлэх ухаанд тэмдэглэгдсэн бичигдсэн нэг зүйл байгаа. Ингээд 4 зүйлийн малгайт мөг байна. Тэгээд дээрэс нь дүлийн мөг, эндемик мөгнүүд бол ер нь бол байгаа. Тэгээ мөгтэй холбоотой 2 зүйл яаж болохоор нэг нь болохоор яг ингэ судалгаа шинжилгээний ач холбогдол талаасаа тий биологийн олон янз байдал гэдэг талаас нөгөө талаас нөгөө нэг энгийн хэрэглэгчид хүмүүс нөгөө муугийг олж авах, идэх, таних гэх нэг тийм асуудлууд ийм хоёр чиглэл баг шиг байна. Тэгээ би эхний ээлжинд бол судалгаа шинжилгээтэй хэсгүүдийн сонирхоод асууя. Та бүхэн 2024 онд бол одоо Монгол орны улаан дансан бүтээгдэхүүн ургамлуудын чагсаалтыг гаргасан тийм бүтээл хэвлүүлсэн байсан. Тэрэн дотор бол энэ хинтийн уран дотор хаан улсын засгийн хамгаалалт газар бол 29 мөг үүтэ улаан дансанд орсон тоотой харагдчихжээ. Энэ судалгааныхаа ажлын талаар яриач тий. Энэ одоо анхны санал санаачлал нь яаж гарсан, ач холбогдол нь юу юм? За бид нэг 29 мөгийг одоо улаан дансанд бүртгэж авснаар цаашдаа одоо яах ёстой юм бэ? Ер нь бол улаан данс хийх ажлыг бол 2019 оноос эхэлж хийсэн. Тэгээ улаан данс мөгний хувьд бол одоо 3 удаа гарч чад байгаа гэсэн үг. Тэгээд эцсийн байдлаар бол өнөөдөр 51 зүйлийн ховор мөг, нэн ховор мөгнүүдийг бид нөгөө байгалийн ургамлын тухай хуулийн нэн ховор мөгийн жагсаалтанд оруулж байгаа. Хуучин бол 6 зүйлийн мөг л гэсэн. Ердөөс бол хуулиндаа 95 оны хуульд гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо 20 жилийн одоо өнөөдөр бол бид нар ер нь бол 51 зүйлийг бол улаан дансаараа үнэлээд ховор байна гэдгийг нь тогтоосон боловч яг хуулийн жагсаалтанда бид нар хамгийн анхны 19 оны улаан дансанд 34 зүйлийн мөгийг нэн ховороор бүртгэсэн. Нэн ховор нь 14 зүйл байна да. Тийм аа. Нэн ховор мөг манад ганцхан зүйл байсан. 2013 оны улаан номонд нэн ховор ганц зүйл оруулсан. Талын цагаан мөгийг. Өнөөдөр бол бид нэн ховор мөг маань 21 зүйл хүрсэн байна. 14 зүйл байна. Ядаас яг тодорхой хэлж санахгүй байна. Тэгээд энэ 34 зүйлийн ховор мөгнөөс 29 зүйл нь хинтийн оронд тэмдэглэгдсэн байна гэдэг маань ер нь бол Монгол орн мөөгний хувьд бол ер нь бол мөөг хамгийн их элбэг ургадаг мөөгөөр ингээд бялхацсан улс бол манай улс бол биш. Яагаад гэхээр манай улсын нөгөө ойн эзлэх талбай айгүй бага штэ. 6% эзэлж гэнэ үү? Одоо 8-6-8% эзэлдэг багтаа одоо Монгол орны нутаг дэвсгэрийн тий 7.1 эзэл гэж тооёд. Гэтэл Монгол орнд ургаж байгаа мөөгний маань тэр 700 шахам зүйл мөөгний маань 90 хэдэн хувь нь зөвхөн ойд ургадаг мөнгөтэй. Тэгэхээр зэрэг Монгол орны газар нутгийн 7-8% эзэлж байгаа тэр ойд мөнгөний маань 90% нь амьдрна гэд бодохоор бас мөнгөний нөөц манай улс тийм их биш байгааз. Нэгдүгээр тийм байгаа. Хоёрдугаарт манай Монгол орн харьцангуй ган болдог тий хуур аашилт ихтэй тэгээд түүмэр их гарч ийн сүүлийн жилүүдэд одоо түүмэрт их өртөж ийн тэгээд дээрэс нь мод огтлолт их болж байна мод огтлыг дагаад ой маань өөрөө хуур аашиж байна энэ болгоноос үүдэлтэйгээр юу устдаад байгаа гэхээр цаана мэддэхгүйгээр мөөг устж байгаа мөөг багасж байгаа мөнгөний нөөц багасж байгаа устж байгаа тэгтээ устдаад алга болчихгоод бид нар ингээд олж идэж чадахгүй тийм хэмжээнд бол манай Монгол орн өндөр хүрээгүй байгаа шүү дээ мэдээж тэгтээ энэ мөөг маань ингээл зуны одоо нэг 6 сарын 20-оос эхлээл 9 сарын 20-д хүртэл энэ хугацаанд л мөөгийн урах хугацаа байгаа шүү дээ. Ерөөсөө маш цөөхөн хугацаа 3 сарын хугацаа. Тэгэхээр энэ 3 сарын хугацаанд бид нэр мөөгийг ингээд ургаад гараад ирэхэд хүнсний мөөг маань үнэлж баршгүй уг нь нэгдүгээр хүнсний бүтээгдэхүүн тий. Хоёрдугаар хүний эрүүл мэндийг дэмжих одоо эрүүл мэндэд маш өндөр ач холбогдолтой юм хүнсний бүтээгдэхүүн байхгүй мөөг маань. Тэгэхээр бид нэр монголчууд маань талын цагаан мөгнөөсөө бусад мөгийг төдийлөн хэмжээгээр хүнсэндээ хэрэгэлдэггүй. Тэгэхээр зэрэг бид нар яагаад тэгж байгаа юм гэхэлэр зэрэг энэ ойд ингээд 100 хэдэн зүйлийн малгайт мөг хүнсний мөг ургаад байна шүү дээ. Энэ хүнсний мөг болгон хүний биед ямар нэгэн байдлаар тодорхой эрхтнүүдэд нөлөөлдөг, сайнаар нөлөөлдөг ч юм уу те. Эсвэл биеийн ерөнхий дархлааг сайжруулдаг ч юм уу, эрдэс бодис витаминээр хангадаг, уур гар хангадаг. Энэ бүх ингээ хүний бие дутагдж байгаа юм одоо шимт жилийн бодисоор хангадаг энэ мөгнүүд маань 103 сар ургаад тэгээд мал амтны идээд тэгээд ингээл ялзраал ингээл хөрсөндөө ингээд буцаа шимт хижээл болоод орж байгаа ойдоо мэдээж ач холбогдолтой байгаа л да. Гэхдээ бид нар тэрийг ингээд аваад итгэхэд бид нэр ойд хор хөнөөл учруулад байхгүй. Яагаад өнөөдөр түүж идэж чадах вэ гэхээр зөвхөн л тань чадахгүйгээсээ л болдог.
яг сайн таньж чадахгүй байна. Тэр 600 700 мэрэгжлийн бос хүн бүгдийг ялгахгүй шүү дээ. Тэгэхээр зэрэг л одоо тэрийг түүж идэхээсээ хүмүүс имиж нь танихгүй түүж идэхэд хортой мөг түүгээд идчих чинь болов гэсэн айц хүмүүс байгаа шүү дээ. Тийм шалтгаанаас болоод л хүмүүс төдийлөн энэ байгалийнхаа баялагийг. Гэхдээ ерөнхийдөө бол бусад одоо нөгөө оромлууд бол ингээд түүж авч хэрэглэхэд бол нөөц багасах цаашаа нөгөө өрн одоо өсөж үлдчих боломж нь хаагдах ч гэдэг юм уу сөрөг нөлөөнүүд өгдөг шүү дээ. Мөөгөн дээр бол яадаг юм бэ одоо тэгж одоо мөөг ургамалтай л адилхан нөгөө үртэй бүхэн үндэстэй бүхэн үртэй гэдэг шиг яг л ургамалтай л адилхан ургаж газрын хөрсөн дээр ил ингээд мөөгний малгай одоо ингээд ургаа гараад ирнэ гэдэг маань одоо эн чинь ингээд мицэл нь одоо юу гэдгийг ингээд үндсэн хэсэг нь бол модлог ургамлын үндсийг ингээд гадна талаар нь бүрхсэн байж байгаа шүү дээ. Тэгээ тэр нь тэр чигтээ өвлжөөл дараа жил тэрнээсээ мөөг ургал гарч ирж байгаа. Энэ маань яах гэж гарч ирж байгаа гэхээр үрээ цацаж дараагийнхаа нөгөө үржлийнхээ процессыг гүйцэтгэх гэж л гарч ирж байгаа шүү дээ. Тэгэл гараад ирлээ. Бид нар ингээд нэг 10 зүйлийн мөг гараад ирэхэд бид нар нэг 6-ыг ингээд түүгээд идчихэд тэр бол нөгөө үлдсэн 4 зүйл чинь ингээд спора цацаад байгальд гүйцэтгэх хөргөө гүйцэтгэл ингээл байгальд бол шингээл болгоо. Нүдэнд харсны бүгдийг нь авахгүй л гэсэн үг юм ба шүү дээ. Гэвтэл манайхаа яаж юм гэхэлэр өнөөдөр мөөгөө танихгүй болохоор бүгдийг төвчж байгаа. Одоо ойд явал би бол ингээд судалгааны зориулалтаар авдаг болохоор бид нар бол ингээд үндэстэй тий бүтээр ингэж авдаг. Судалгааны зориулалтаар аваагүй тохиолдолд бол энийг мөөгийг ингээд үндсээр нь заавал авах шаардлага байхгүй хохлоо түүчж болно. Хамгийн гол нь маш сайн мэддэг мөгөөл түүх хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол энэ яг шинсний тосондоо мөн байна гэж хаанаас нь ч харсан яг таньдаг өөрхөө мөгийг л хүн түүж авч хүнсэндээ хэрэглэж явах хэрэгтэй байхгүй. Өнөөдөр манай монголчууд яаж юм гэхээр ой таралтахаар зэрэг нь одоо яд гэстгэл нь хөрж байгаа юм шиг ингээд баах бүгдийг түүгээд авчдаг. Авчраа ширээн дээр ингээд идэж тавьчаал алийг идэж болох вэ гэж фэйсбүүкээр асуугаад байдаг. Энэ бол хамгийн буруу. Ягаад гэвэл энэ мөөг маань ойд ямар их олон үүрэг гүйцэтгэж байна. Одоо энэ модон дээр ургаж байгаа мөөгнүүд чинь модыг ялцлаад ялцралын процессыг түргэтгээд маш хурдан хугацаанд хөрсөнд шимт хичээлийн бодис болж одоо шингэхтэн тусалж штэ. Тэгэхээр мөөгний хамгийн том байгальд гүйцэтгэдэг нэг том үүрэг бол ялцруулагчийн үүрэг гүйцэтгэдэг байхгүй. Одоо хэрвээ мөөг байхгүй байсан бол энэ айнууд чинь ингээ унгандаа дарагдаад жилийнх дарагдаад ингээ хүн явах хожуулууд битүүл байгаа гэсэн үг шүү дээ тий. Нөгөө битүү хожуул тэгээ битүү унгандаа дарагдаад энэ унганг чинь өөрийнхөө нөгөө чийгэд нороол нэг жоохон ингээл байгаа л шүү дээ. Тэрийг ялзруулж өгдөг юм чинь мөөг чинь мөөг тэн дээр ургаж जैन. Тэгээд өшөө шавьчнууд одоо ялзруулалт нь бас оролцож байгаа л да. Тэгэхээр зэрэг энэ ойд маань ингээд унгандаа дарагдахаас сэргийлж जैन, ойг цэвэрлж өгж जैन, шимт хичээлийн бодисоор хөрсийг баяжуулж जैन. Өөрөөр хэлэх юм бол энэ экосистемийн тэнцвэрт байдлыг хэвээр нь хадгалах, мөн байгаль дахь бодисыг эргэлтэнд мөөгний оролцоо маш өндөр байдаг байхгүй юу? Ийм болохоор бид нар байгаль дээр ингээд экосистем өөрөө ингээд тэнцвэртэй ингээд байж хат нь бид нар бүх мөөгийг түүж аваачаал тэгэл ширээн дээр хайчаал хогийн сор хийгээд байх бол амар харамсалтай. Тэгэхээр би одоо ард иргэд юу хэлэх гээд байгаа гэхлээр зэрэг ерөөсөө л мэддэг яг хүнснийхээ мөөгийг өөртөө идэх хэмжээнд л түүж идээч. Идэх хэмжээндээ түүгээд идэхэд байгаль дэлхийд хор хөнөөл учруулад тэг сүйд болох юм бол байхгүй шүү дээ. Хамгийн гол нь мэдэхгүй бүгдийн түүж авчраад хомруулж устгаад байвал бид нэр ингээд үр хоочтой мөөг үлдээж чадахгүй л болох гэдэг шүү дээ. Мөөгийн энэ одоо байгальд үзүүлдэг эерэг нөлөөний талаар та түрүү микориза гэдээ дурдсан шүү дээ. Энийг үзэгчдэд дэлгэрүүлээд хэлчихгүй. Энэ нэг хамтын ашигтай хоршил байгаа дээ тийм. Мод нь одоо мөөгийгөө хийж байна. Мөөг нь болохоор тэр модонд ирж чаддгүй одоо шимт хичээлийн бодисыг өөрөөхөн биеэр дамжуулж хүргэж ийн гэдэг. Тэгэхээр мөөгийг бол одоо намайг оюутан байхад ч одоо тэгжил явж байсан. Ер нь бол мөөгийг одоо хүмүүс ингээд ургамал гэж боддог шүү дээ тий. Яагаад гэвэл мөөг бол гэхдээ ургамал биш, амьтан биш. Ер нь л мөөг бол бие даасан аймаг. Ургамлын аймаг, мөөгний аймаг, амьтны аймаг гэдэг ингээд ийм дистралаар үүсэж хөгжсөн. Ургамлын аймаг одоо эволюцийн түүхэн хөгжлийн шатаар нь ярих юм бол ургамлын аймаг салж хөгжөөд дараа нь мөөгний аймаг салаалж хөгжөөд тэгээд амьтны аймаг салаалж хөгжсөн байдаг байхгүй юу? Тэгэхээр яг энэ ургамлын аймаг, амьтны аймаг хоёрын дунд мөөгний аймаг гэд томоохон ийм бие даасан ертөнц байжээ. Тэгээд яагаад ургамлын аймагаас ялгсан юм? Тэгэхээр зэрэг амьтан бол бэлэн органик бодисоор хоолдог. Ургамал органик биш бодис, органик бодисыг үүсгдэг. Одоо ботос эдцийн үр дүнд те. Органик биш бодисоор хоолдог. Автотроп хоолттой. Тэгэхэд мөөг амьтантай адилхан гетеротроп хоолттой. Бэлэн органик бодисоор хоолдог гэсэн үг. За хоёрдугаарт нь нэг том ялгаа нахгүй энэ хооллох хэлбэрээр ингэж ялгагдаж байгаа. Тийм учраас ургамлын аймагт орж болохгүй болж байгаа. За амьтны аймагт оруулах гэхэр зэрэг
яг амтны аймагтай эсийн бүрхүүлдээ ургамал бол эсийн бүрхүүлдээ цэллээ загалдаг бол амтан мөөг хоёр бол хитийг агуулдаг. Хитийн гэж байдаг агуулдаг. Тэгэнгүүт амтантай бүр амьс хооллох хэлбэрэн ч адилхан тий. Ингээд одоо эсийн бүрхүүлийнх нь бүтцэн ч адилхан болчихж шүү дээ. Ургамлаас эрс ялгаатай болж байна. Хүмүүс өнөөдөр болтол яг ургамлд оролцсон гэхээр амтан бол ингээд өсөж одоо төрсэн газар дээр ингээд байдаггүй тий. Ингээд нүгээд явдаг. Ургамал ингээд нэг ургасан газараа ургаад өөр үнцээ өгөөд ингээд өөр одоо өгдөг тий интернет тусгадаг. Тэгэхэд мөөг яг ургамалтай адилхан байгааз нөгөө нэг газар ингэж ургаж гарч ирчээд тэгээд үр үнцээ өгөөд ингээд өөр уусаад алга болж байна. Энэнийг нь хараад хүмүүс ургамал гэд ойлгоод байдаг байхгүй. Тэгтэл энэ маань бүр бидэнтэй адилхан бэлэн органик байцаар хоолдог. Тэгээд тэр хооллох хэлбэрээсээ үүдээд микориз гэдэг юм маань одоо модлог ургамлын үндэс газар дор ингээ байж байгаа шүү дээ. Тэр үндэсний гадаргуу дээгүр энэ мөөгний одоо энэ цагаан эсгөөс энэ яруулна. Энэ цагаан чинь мицэл одоо өөрөөр хэлэх юм бол мөөгний үндэс гэж ойлгож болох юм да. Энэ болохоор зөв модлог ургамлын үндэсний гадна талаар ингээ бүрхэгчдэг байна. Тэгэнгүүтээ яг өгөхлөр модлог ургамлын үндэсэнд нөх хөрснөөс одоо усанд бага уусдаг шимт хичээлийн бодисыг дамжуулж өгөөд буцаагаад модлог ургамлаасаа өөртөө хэрэгтэй одоо шимт хичээлийнхээ бодисыг авдаг. Ингээд хоёр биендээ харилцан хамааралтайгаар ургадаг симбиоз амьдралын хэлбэрийг микориз гэдэг. Мөөгөөр бүрдүүлдэг микориз гэдэг. Тэгээд энэ микориз бүрэлдүүлдэг энэ ихэнх мөөгнүүд маань өнөөдөр ийм амтлаг чанар сайтай хүнсний мөөгнүүд байна. Ихэнх нь. За нэг 90%. Гэхдээ модлог ургамалтай микориз бүрэлдүүлдэг хөрсөн дээр гарч ирж байгаа одоо энэ чинь модны үндэс байгаа хэсэгтгээр хөрсөн дээр ингээд ойд гараад ирж байгаа шүү дээ. Энэ мөөгнүүд бүгдээр хүнсэнд хэрэглэдэг амтлаг мөөгнүүд байдаг юм уу гэвэл бас үгүй. Одоо бид нэр аманита мускария гэдэг нэг улбар ялхор, цагаан ялхор, хорон цагаан гэдэг манай монголчууд тэгж нэрлэдэг. Эдгээр чинь мөн адилхан микориз бүрэлдүүлдэг, адилхан гэж ургадаг. Гэхдээ хүнсэнд хэрэглэж болохгүй хортой мөнгөний тоонд ордог байна шүү дээ. Тэгэхээр л бид нэр одоо түрүүнийхээ хэлцнийг татаад хэлэхэд яг сайн таньдаг мөг л түүж итгэээс өөр арга байхгүй. Нөгөө нэг бас энэ шинжлэх ухааны ингээд тайлбар дээр нь би бас асуух гэсэн. Одоо нөгөө нэг цагаан гоёо, улаан гоёо, чаг мөг тэгээд нөгөө бас туруу гэдэг үлээ тий. Эднэр болохоор мөөгөнд орох уу тэгээ бас эднэр болохоор микориз үүсгэдэггүй паразит төрлийн гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ яг биологийн одоо харилцан үйлчлэлээр болохоор мөөгнөөс саяны дурдсан зүйлс юугаар өөр үүдэг вэ? Цагаан гоёо, улаан гоёо хоёр маань бол миний ойлгож байгаагаар ургамал шүү дээ ер нь бол. Тэгээ ургамал гэхдээ одоо хармагийн үндэс загны үндсэн дээр паразитаар ургадаг ургамал гэж би ойлгоод байгаа. Микориз бүрэлдүүлдэг ургамал. Микориз бүрэлдүүлдэг мөг бол биш. Чаг мөг бол чаг мөг одоо жинхэнэ туруу гэдэг энэ хусны одоо өмхөрсөн иш бишэн дээр ургадаг нэг саарал туруу мөг шүү дээ. Морины туруу шиг тий. Тэр жинхэнэ туруу чаг мөг гэднэр бол мөөгний аймагт хамаардаг уран мөөгний төрөлтөө. Гэхдээ чаг мөг бол ер нь паразит мөг. Яагаад гэвэл одоо ингээд олон жил ургасан хөгшин хусны амьд хусны ишин дээр тэр хусны шинт хичээлийн бодис ингэж сорж ургаж байгааз. Тэгэхээр зэрэг хус чаг мөг чинь эрүүл мэндийн одоо хувьд өндөө ач холбогдолтой мөг гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр хус мод маань өөрөө шинт хичээлийнхээ бодисыг тэр чаг мөгөнд соруулаад байгаа зү. Тийм учраас тэр чаг мөг чинь эми мөг байх магадaltaй байхгүй. Тэгэхээр паразит мөг мөгний одоо ангилд орж байгаа. Микориз мөг гэдэг маань одоо тэр яг ишин дээр ингээд амьд модны ишин дээр ургах одоо энэ тосондоо хосондоо эднэр чинь бол амьд модны ишин дээр ургахгүй шүү дээ. Зүгээр үндс нь л хоорондоо холбогдсон байгаа хгүй газар дагавар. Тэгээд нэг бас зүйл тодорхойлох гэсэн. Ингээ хос мод ингээд насан гүйцэд өмхрөөд унахлаар яг өмхөрсөн тэр байран дээр нэг мөг ургадаг. Тэр бол айгүй одоо миний идэж үтсэн мөгнөөс хамгийн сайхан мөг байсан байдаг гэдэг нэг байгаль хамгаалагч надад ярьжсэн байхгүй. Чи одоо тэр мөгийг идэж үзээ бол надтай мөг ярих хэрэггүй гэдэг. Тийм одоо бас юм онцгой өөр одоо юутай нөхцөл байдлаар гарч ирдэг мөгнүүд гэж бас байгаа юу? Ер нь бол энэ модод дотроос хамгийн их мөөг ургах таатай орчин болж өгдөг мод бол хус. Хустай хамгийн олон мөөг микориз бүрэлдүүлдэг. Мөн хусны хус чин гадуураа юм зузаан үүстэй байгаа шүү дээ. Тэр үүс чинь ингээд хус мод ингээд өмхрөөд унлаа өглөө гэж бодоход тэр үүсн дотор ингээд чигийн агуулгамж мэдээж хоримтлагднэз. Тэгэхээр зэрэг нөгөө янз бүрийн модон дээр ургадаг ксилотроп метр мөгнүүдийг сапрофит мөгнүүдийн ургах таатай орчин болж өгдөг байхгүй. Тийм учраас тэр өмхөрсөн хусан дээр
За ер нь жоохон хатсхийж байгаа хусан дээр бол мөөгнүүд маш ихээр ордог. Хус бол мөөгний амьдрах хамгийн олон янз мөөгийг өөр дөр амьдруулдаг таатай орчин болж байдаг өөрөө. Тэгэхээр ялцчгүй бол нөгөө хаантын маань хамгийн их хустай байгаа шүү дээ тий. Тийм. Гэтэл тэр хусан дээр зөвхөн хустай микроз бүрэлдүүлдэг хүнсний мөг одоо бидний хамгийн сайн мэддэг хусандаа шүү дээ. Хусандаа гэд одоо юу гэдгиймдээ хусандаа гэдэг тайлбарлыг гэвэл цагаавтар боровтор өнгийн малгайтай заяа. Одоо энэ шинсний тосондоо шүү дээ. Энэ шинс моттой микроз бүрэлдүүлдэг мөг. Сойлос гэрвэлээ гэж байгаа. Шинсний тосондоо. Тэгэхээр зэрэг энэ мөг маань ингээд хусандаа маань бас адилхан юм гуурстай. Доотлол нь ингээ гуурстай байгаа зү. Одоо нүхтэй гэсэн. Тэгэхэд хусных болохоор хусандааны ийм гуурсдаг хэсэг нь болохоор цагаавтар, цагаан сааралтай өнгөтэй. Тэгэд энэ гуурс нүхнүүд нь ийм жижигхэн бөөрөнхий порлон шиг гэх юм уу одоо. Яг порлон руу харагдана. Тэгээд дээд талд нь бол ийм хүрэн бор, хүрэн сааралдуу тэр тийм тэгээ шилбэн энэ дээр ингээд ийм цагиргатай байгааз энэ хэсэгт цагирганаасаа дээшээгээ нэг өөрөнгөтэй доошоогоо шилбэн нэг өөрөнгөтэй байгааз энэ бол шинсний тосондоо ялгах шинж тэмдэг нь баггүй юу. За гэтэл хусны одоо хусантай мөгөн дээр түрүүний чиний асуудаг мөг би хусантай авах гэж бодоод байна л да. Лекцинум скабрум гэж байгаа. Тэр мөгөн дээр болохоор зэрэг ингээд шилбэн ийм цагаан саарал тэгээд ийм хар тэмцэг шиг ийм одоо торлсон тийм хээтэй байдаг. Тэрвэрээ бол ялгагддаг мөг байгаа. Хусандаа бас гоё хүнсний мөг л дөө амтлаг. Одоо ингэдэг шүү дээ. Ургамал судлаач чинь ингээд 1 м квадратд хэдэн одоо төрөл зүйлийн ургамал байгаагаар нь хэмждэг шүү дээ. Мөгийг одоо яадаг юм бэ? 1 км газар гэж үздэг юм уу? Яг ургамлын бүрхэц гэдэг нөгөө ингээд одоо нүдэн баримжаагаар ингээд тоолж ингэж үздэг шүү дээ. Мөөгний одоо нөөц тогтоох судалгаа эднэр явахад бол бид нар ингээд нөгөө хаашаашаага ой дотор 20 м харьцах талбай одоо сонгож аваад тэгээд тусдаа арга зүй байгаа л да нөөц тогтоох. Тэгээд тэрэн доторх мөөгнүүдийг зүйлийг тоолно. Тэгээд одоо хэсэг одоо талбайг хэсэгчилж авч хагаад мөөгнүүдийг нь авч жигэнж үзнэ гэх мэт энэ тусдаа нөөц тодорхойлох арга зүй гэдэг. Хүнсний мөөгний нөөц тогтоох арга зүй гэдэг. Тэгээд тэр арга зүйн дагуу нөгөө нөөцөө тогтоод ер нь бол ургамлын бүрхэс бичдгээс арай өөр гэсэн. Ер нь бол миний асуух гэсэн нь болохоор одоо та ингээд энэ сагсанд олон төрлийн мөг зөвлөлөд ирлээ шүү дээ. Тэгээд нэг хэдий хэмжээний талбайд хэдий олон төрлийн мөг байвал одоо тэр нь одоо биологийн янз байдлаа хадгалж яах эсвэл цөөрж яах гэдэг юм уу тийм ойлголт байдаг юм. Тэр бол нөгөө нөөцийн судалгаанд л ороод явчих байх. Тэрнээс биш би бол одоо яг за энэ тэдний хэмжээ талбайнаас би тэдний зүйлийн мөг болоо шүү гэд тэр болгон дээр бол тэгээд тогтоож үзээгүй. Нөөцийн судалгаанд явхад бол яг тийм судалгааг давхар хийж явдаг. Тэгээд мөгтэй холбоотойгоор нэг одоо хамгийн гол эрсдэл бол нөгөө таних тухай асуудал байгаад байгаа шүү дээ. Та сая ярьлаа ингээд одоо хүмүүс талын цагаан мөг гэж бодоод 4-5 төрлийн мөгийг бол ер нь цагаан хөхтэй учраас талын цагаан гэж авч хідэж хэрэглээд байна гэсэн шүү дээ. Тэгэхээр бидний мэдлэг үзэж байгаа хүмүүст энэ талын цагаан гэдэг нь яг ямар ч үлдээ бас талын цагаантай адилхан хідэн төрлийн өөр мөгийг бид нар андуурж явах боломжтой байна. Ер нь манай монголчууд бол талын цагаан мөгөө сайн таньж иддэг гэсэн. Одоо бол сүүлийн үед талын цагаан мөг маань цаг агарын хуурайшилт одоо дэлхийн дулаалтай ч холбоотой баг. Дээрээс нь мал их болсон. Талын цагаан мөг хээр ургадаг учраас малын бэлчээр дээр ургадаг учраас мал бас иддэм байл. Тэгээд ер нь янз бүрийн шалтгааны улмаас маш их хоордож байгаа. За тэгээд би одоо ингээ Улаанбаатарт худалдаагаар орж ирж байгаа мөгнүүдийг авч үзсэн байхгүй юу? Тэгэхэд 4-5 зүйлийн өөр мөг ороод ирж байгаа. Ойд ургадаг ойн хүрэмэг гэдэг ойн цагаан мөг байна. За тэр мөгийг бол одоо энэ налаахын зам дээр ингээ Улаанбаатар руу явах зам дээр хүмүүс уутанд хийсэн мөг зараад байгааз тэр бол ойн хүрэмэг цагаан мөг. Ар хангаас ирсэн, завхнаас ирсэн талын цагаан мөгээ зараад байгааз тэрэн дотор бол талын цагаан мөг ч байгаа. Леписта саява гэд бас бүр өөр төрлийн манай талын цагаан мөг чинь Leucocalocybe mongolica гэдэг зүйл байхгүй юу? Латин нэр нь. Тэгтэл леписта төрлийн мөг нэг орж ирж байгаа. Мөн Leucobacillus giganteus гэдэг том цүлдмэг гэдэг мөг орж ирж байгаа. Энэ бол лепистач адилхан хүнсний мөг, том цүлдмэгч адилхан хүнсний мөг. Дээрээс нь хээрийн шүхэрмэг гэд бас цагаан мөг орж ирж байгаа. Ингээ бүгд цагаан өнгийн салбантай, цагаан өнгийн гадаргуутай, цагаан өнгийн малгайтай, цагаан өнгийн шилвтэй. Ерөөсөө ялгагдахад бол маш хэцүү болж байгаа. Адилхан мөгний хүрэн дээр ургаж байна. Бүгдээрээ хээр ургаж байна. Тийм учраас хүмүүс нөө энд нэрийг чинь цагаан мөгтэй ялгаж чадахгүй байхгүй мэрэгжлийн бус усууд маш жижигхэн шинжилгээ ялгараад байгаа. Өөрөөр хэлбэл леписта бол үйл мэдхээ тийм
чернэлийн ягаан дуу гэх пинк өнгийн туяатай байдаг. Тэр том цөлдмөг гэдэг мөг нь болохоор ингээд нөгөө талын цагаан мөг чинь ер нь 20-с 25 см-ийн диаметртэйгээр малгайн томорно. Тийм хэмжээтэй л байдаг томын томдоо ихэвчлэн. Гэтэл одоо завхны одоо их болд ингээ явж хахад 50-с 60 см-ийн диаметртэй бүр ийм том цагаан мөг авчиад талын цагаан мөг гэд авчиад ингээ гамбанзан дээр тавьсан ба. Тэр нь болохоор нөгөө том цөлдмөгч нь аахгүй юу. Тэгээ тэр юугаар ялгагддаг вэ зэрэг ингээд одоо юу гэх юм бэ малгааныхын доод тал нь ингээ үл мэдгэн тийм цэнхэр ногоон цэнхэр өнгийн тийм туяа өгдөг. Ингээд нэг жижигхэн тэр туяаг бол хүн анзаарахгүй байхгүй юу. Яг байгаль дээр ингээд аваад жоох ингээд байлгах юм бол тийм туяанууд нь ингээд гарч мэдэгдэн эсвэл зүсэх юм бол мэдэгдэн. Тэгээ тэрийг хүн анзаарахгүй цагаан мөг гэлдэг. Тэгээ хэрвээ сайн анзаарах юм бол одоо ингээд хүмүүс хэлэхээр бас нэрээ тийм бэ гэж бодож магадгүй. Одоо ингээд хүмүүсийн зарж байгаа цагаан мөгийг үнэртгэхээр нөгөө аюу тийм мөөгний анхлан үнэр гарах байгаа зү. Нэг л тийм үнэрийн сул. Эдгээр чинь яг цагаан мөг биш учраас үнэр нь тийм шүү. Талын цагаан мөг бол уутныхаа гаднаас үнэртэх хэрэгтэй. Хамгийн наадын юу таних боломж тэр. Тэгчид сонсож байгаа бох тэр цагаан мөг гэж яригдж байгаа 4-5 зүйлийн мөгийг одоо идэхлээр ямар нэгэн сөрөг нөлөө байх юм уу те. Нөгөө талаараа бас яг талын цагаан мөгнөөсөө нөгөө мөгнүүд нь нэг шимт хижээл агуулж байгаа бодисод баг байгаад хүний бодисын солилцоонд орохдоо хараа дутуу байна гэсэн зүйл байгаа юм. Эсвэл бүгднийг л идэхэд ялгаагүй юу? Юу энэ дээр ч одоо олон тал өргөж болж байна. Ер нь бол талын цагаан мөгийг одоо эмэгтэйчүүдийн сав агшаах үйлдэлтэй, цусны даралт бууруулах үйлдэлтэй, өрөвсөл дарах одоо эмчилгээний чанартай гэж үзээд байгаа шүү дээ. Гэтэл магадгүй бүгдээрэнд нь тэр цагаан өнгөтэй мөг болгонд тийм үйлдэл бол мэдээж байхгүй шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол талын цагаан мөгөнд агуулгадж байгаа бодис одоо том цөлдмөгт агуулгадахгүй байж болно. Гэхдээ хээр ургаж байгаа одоо хүмүүс зөвөр ингээд одоо тайлбарж хэлэхээр хээр ургаж байгаа цагаан өнгөтэй мөгнүүдийг түгээд идэхэд хортой мөг орж ирэх тохиолдол бол маш бага. Одоо хүрэн дээр бол зөвхөн нөгөө ягаан салбан нь ингээд доотлынх нь илэгнэ гэх юм уу да салбан нь ингээд цагаан байжснаа ягаан болоод одоо хүрэн болоод ингээд шампиньон шүү дээ харалдаг. Одоо манай монголчууд бол хар мөг гэдэг байхгүй. Хүрэн дээр ургадаг энэ хар мөг байна гэх хайчдаг. Тэрийнтэй андуурч түүчдгүүл юм бол тэр дотор бол хортойч бий, хүнсэнд хэрэглэдэгч бий. Тэгэхээр тэрийг бол маш сайн ялгаж ирж түүхгүй бол жоох асуудалтай ахна шүү дээ. Тэр одоо липиста тэр том цөлдмөг талын цагаан энэ гурыг ингээд холиод ингээд түүцэн байхад бол адилхан хүнсэнд хэрэглэхэд адилхан шимтгийлэн боцоо бид нар аав хүнсний хэрэгцээг бол хүнсэнд хэрэглэж болох үс мөнгөд байгаа. Мэдээж эмчилгээний манай талын цагаан мөг чинь эмчилгээний эмт чанараараа дэлхийд 6-д ордог мөг шүү дээ. Тэгэхээр зэрэг тэр эмт чанар нь бол магадгүй нөгөө хоёр мөгөд нь одоо багал байдаг байх. Ядаж тэр адаглал тэр үнэр байдгүй юм чинь бас л багал байдаг л гэж би бодож байна. Ойд ургадаг дөндөө цагаан мөгнүүд байгаа. Тэр чинь бас хүмүүс одоо талын цагаан мөг гэл түгээд авчиж ойгоос түүс юм уу талаас түүс юм мэдэхгүй шүү дээ. Бид худалдаж авч байгаа юм чи. Тэр бол хамгийн осолтой. Яг тэгвэл ойн цагаан хүрэмэгтэй, ойн цагаан хүрэмэг гэдэг тэр мөгтэй яг адилхан гадна төрхөөрөө одоо ялгагдах гол шинжин гэдэг одоо хөрсөн доороо байж идэг те ингээд одоо юу гэх юм бэ одоо мөгнийхээ одоо хүлээтэй гэж байна тийм. Одоо ингээд энэ мөг одоо шилб биш тэгээ шилбнийхээ гадна талаар ингээд цагаан өнгийн юм давхар юм уутан цартай. Ингээд доороос ингээд уудалцсан юм шиг. Тийм одоо аманита төрлийн мөг баггүй ялхрын төрлийн мөг цагаан ялхар гэж байгаа. Хорон цагаанч гэж манай монголчууд нэрлэдэг. Тэр мөг хамт түүж ирэх бол юу магадaltaй. Тэр бол шууд нөгөө хүний одоо дотор эрхтнэрийг одоо хордуулах одоо үйл ажиллагаагийн одоо саармагж саатуулах ч гэдэг юм уу тий айгуу тийм амь насанд нь эрсдэл үүсгэх өндөр эрсдэлтэй тийм хонсны одоо хортой мөг байхгүй юу. Тэгэхээр бид нар нөгөө мөөгөө сайн танихгүй бол бити түүг гэдэг манал тэр. Та сая бол ярьсан шүү дээ. Төлгөөгийн даван дээр ингээд мөг зарж байсан нэг 2 хос авч хэрэглээд тэгээ ганцхан малгаал нэг удаагийн хоолнд хийж хэрэглээ. Ер нь бол энэ хорон цагаан одоо тэр нөгөө түрүү хүүхд асууадсан те нөгөө улбар шар өнгөтэй, улаан өнгөтэй, дээдлэлтэй цагаан өнгийн толбнуудтай гэдэг байгаа тэр аманита мускария буюу улбар ялхар гэдэг мөг баггүй юу. Одоо тэр аманита мускария, тэр хорон цагаан, тэгээ өшөө энэ аманитагийн төрлийн манай 6 зүйл идэгий. 6 зүйлээс бас хүнсэнд хэрэгжилж болдог их хэмжээгээр биш гэсэн багахан хэмжээгээр хүнсэнд хэрэглэхэд яадагчгүй хордлого үүсгдэг тийм зүйлүүд бас байгаа. Тэгээд энэ зүйлүүдийн мөгнүүдийг идэхэд
ер нь бол хүнснийхэн мөгнөөс сайн ялгаж чадахгүй бол ойд ургадаг учраас хамт төвлөд ирэх боломжтой байхгүй. Ер нь бол энэ аманита одоо тэр юу гэдгийг тэр аманитын төрөл ялааны хор гэсэн үгнээс одоо энэ ялхор гэдэг нэрийг өгсөн гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг эн чинь одоо ямар хэмжээний хортой мэдэж байгаа. Ер нь бол мөөгний хортой байгаагийн нэг шалтгаан нь одоо антибиотикийг гээд нэг дор их хэмжээгээр ингээд хүмүүс одоо уучих юм бол аль насанд нь ч хүртэл аюултай шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ аманитагийн төрлийн мөөгнүүд антибиотикийн агуулмж айгүй өндөртэй магадгүй. Одоо эсвэл нэг хортой нэгдлийн агуулмж айгүй өндөртэй байдаг юм шиг байна. Тэгээ тэрийг ингээд энэ чинь эмийн мөг шүү дээ. Өөрөө хортой мөг ч гэсэн эмийн мөг. Эннээс бид нэр тэр одоо нэгдлийг нь ялгаад цохих тунгаар нь эмийн одоо үйлдвэрт боловсруулах юм бол тэрийг магадгүй бидэрт ашигтай. Тэгэхээр хортой мөгч гэсэн хүнд бол уг нь бол ашигтай байхгүй. Хамгийн гол нь бид нөгөө антибиотик нэг дор их хэмжээгээр идэхээр яах вэ? Яг тэрнтэй адилхан хордлого үүсэх болцсошгүй. Тэгэхээр би бол мөг судлаач хүн юм чинь нөгөө эмнэл зүүн сайн мэдэхгүй шүү дээ. Тийм болохоор зэрэг би юу хэлэх гээд байгаа хэлээ зэрэг. Ерөөсөө л сайн таньдаг 10 зүйлийн мөг сайн таньдаг болчих. 10 мөг. Тэгээ тэрнээсээ л тэр аргагаа л ид. Өөр олон. Тийм. Өнөөдөр бол би одоо тосондоо мөг энэ айгу ургах гэж байна те шинсний тосондоо. Одоо намайг бага хахад манай аав ингээд яг энэ бол тосондоо гэдэг энэ шар мөгийг бол идэж болно гэдэг. Гэтэ өөр мөг бол идэж хэрэггүй. Ингээд Орсын нэг нэвтрүүлгээр нэг мөөгний судлаач гэдэг хүн гарсан юм байна л та. Тэгээ олон нийт нөгөө хортой гэж боддог мөгийг би энэ үзүүлье. Энэ хоргүй гэж шууд нэвтрүүлгээр өөрөө идэж жагаад тэгээд тэрэндээ хордож интсэн гэдэг. Нөө яа тийм үү. Тийм жишээ бүр ярьж байсан байхгүй. Тосондоо ингээд өнөөдөр ингээд бороотой байсан юм чинь. Бороотой ингээд агаар чиглэг үед ингээд ийм наалдамхай салслаг ийм гадаргатай байдаг. Тосондоогийн. Тэгээд энэ илэг нь ингээд шар өнгөтэй байдаг газраас түнгүү. Тэгээд ингээд гараар ингээд хүрхээр ягаарцсан байгаас ингээд жоохон ягаан туяа татаад ингээд ийм ягаан туяа татдаг. За тэгээд энэ шилбэн дээрх нь цагирганы хэсэг нь одоо дээд тал руугаа энэ илэгэн хэсэгтэйгээ ижлэхэн одоо шар өнгөтэй. Доошоогоо малгайтайгаа ижлэх өнгөтэй. Инээс доошоо гэсэн үг. Одоо энэгээр ингээ ялгагддаг. За тэгээд энийг ингээд огтлоод үзэхээр өнгө нь хувирна. Өнөөдөр энэ орчинд бол 3 зүйлийн тосондоо оргож байгаа байхгүй. Энэ маань орог тосондоо. Одоо ингээд тосондоогийн төрлийн бөгнүүд маань бүгдээрээ ийм илэгэн тал нь ингээ гуурстай. Доод талд нь бид нар салбантай байдаг шүү дээ. Одоо манай талын цаа мөг чинь салбантай мөг. Эдгээр болохоор гуурстай мөг. За тэгээ энийг бол орог тосондоо гэж байгаа. Сойлус висцидус гэдэг орог тосондоо гэдэг. Эний салбангийн энэ хэсэг нь одоо энэ шинсний тосондоогийн шар байгааз тод шар. Тэгэхээр энийг бол саарл өнгөтэй байгаа. Тийм учраас бид нэр саарл өнгөтэй учраас саарл тосондоо буюу орог тосондоо гэж нэрлэж байгаа. За тэгээ 3 дахь нэг өнөөдөр энд 3 дахь тосондоо нь болохоор бас нэг өөр зүйлэн тосондоо байгаа. Тэрийг би тайлбарлаад юу ачвал. Тэгээ ер нь бол энэ тосондоо зүйлийн манай Монгол оронд бол 12 зүйлийн тосондоо мөг ургадаг. За. 12 зүйлийн тосондоо мөг ургадаг. Энээс бол идэхгүй 2-3 зүйл байдаг юм аа. Тэгээ энэ одоо сүүлээс тэридинтинус гэдэг. Энэ болохоор зэрэг арай яг тосондоотой яг адилхан харагдаад байгааз. Тийм ээ. За гэтэл ингээд харахаар зэрэг энэ дээр нь цагираг гялгарах юм харагдах байгааз. Тэгээ илэг нь энийг тийм улбартуу байгаа зү. За тийм ээ. Улбартуу. Энийг бол шинсний тосондоо нөө хүнсэнд хэрэглэдэг шинсний тосондоо бол ийм тод шар байдаг. Хурц шар. Тэгээд ингээд агаарт удаагаад ингээд түүгээд гараараа ингээд хүрээд ирэхээр ийм ягаан туяа өгдөг. Энэ бол тийм биш. Ийм улбартуу өнгийн ийм салбантай. Гуурстай байдаг. Тэгэхээр өнөөдөр энэ ойд бол одоо энэ шинэс хусан холимог авинтай энд 3 зүйлийн тосондоо ургаж байна гэсэн үг. Манай хинтийн оронд бол 12 зүйлийн тосонд 12 л ургадаг шүү дээ. Хинтийн ор үнэхээр баялаг байхгүй. Таны өнөөдрийн цугласан мөгийн дотор одоо идэж болохгүй хүнд сөргөнөдөд мөг. За тэр нь бол надад одоо өнөөдөр бол түүгдэж ирсэнгүй. Ер нь энэ тосондоотой андуургатахаар жилчний гриб гэдэг гашуун цөсмөг гэдэг. Одоо аманита гэдэг түрүүн нөгөө ялхор гэдээ ярьсан тий. Яг тэр аманитатай адилхан хортой мөг бол байгаа. Тэгээ тэр бол адилхан юм одоо шар өнгийн гуурстай. Тэгээд адилхан ингээд ийм юутай одоо юу гэх юм бэ? Адилхан яг ийм хөрөн өнгийн малгайтай доошоо харахаар ингээд гуурстай яг л ингээд ижлэхэн. Тэрний ялгах онцлог нь ингээд хагалахаар зэрэг өнгө нь тийм хөх ягаан туяа өгдөг. Тэгэхээр магадгүй нөгөө хүмүүс чинь тосондоо ингээл тэгвэл авчих шин. Тэр болгон хүмүүс ингээд хаглаад өнгөнд хувирах нь ингээд хүн тэгдэггүй л байхгүй. Тийм учраас бид нэр тосондоогоо
сайн ялгаж таньдаг болчих хэрэгтэй байхгүй. Тэгэл сайн ялгаж таньдаг тэр 10 зүйлийнхээ мөгийг насан туршдаа идээд хахад хангалттай бид нар байгалийн ашгийг хүртээд эрүүл мэндэ бодоо явчихна. Тэгээ өнөөдөр энэ ойдлол хүнсний мөөгүүд их урд юм байна уу? Тосондоогоо ингэж хувааж үзээд ягаан өнгө гарах нь гэдгийг л үзэх нь шүү дээ, тий. Энэ одоо юу яа? Чидмэг, гоёмсог чидмэг гэдэг мөг. Энэ шилбэн ингээд ийм улаан хүрэн ийм улаан хүрээ чих юм уу? Ийм ягаан туяатай. Тэгээ цагаан өнгийн ингээд салбантай. А тэгэхэд аманита мускариа маань ийм тод улаан өнгөтэй. Тэгээ дээр нь ийм толботой байхгүй. Тэгээ энэ чирээ ингээс юу одоо юу гэдэг юм цагирахтай, доод талдаа ийм бөгжилсэн тийм уутан цартай. Тэргээр бол ялгагддаг байгаа. Зарим хүмүүс нөгөө мөг сонирхчдын групп дээр зургийг оруулсан байдаг юм тий. Тийм байдаг. Одоо хүмүүс харьцангуй монголчууд нөгөө интернет, сошиал ертөнц айгу нээлттэй болсон болохоор бас аюух юу гэдэг болсон. Энэ одоо аюу сайхан шарж идэхэд сархиаг төрөл юм уу. Манайд энэ сархиаг бас энэ чидмэг эднэр нийтдээ 39 зүйл байдаг. Энэ хоёр нэг төрөл, нэг овгийн хоёр өөр төрөл ахгүй. Тэгэхээр нөгөө үзэгчид одоо нэг гар утасны аппликейшн таньдаг програмуудаар ингээд бас үзэх гэж бодох юм бол аль их сурвалж нь хамгийн найдвартай. Одоо хүмүүс бол ай натуралистыг санал болгоод тах шүү дээ, тий. Би бол ер нь бол аппликейшнаар мөөг таних гэдэгт бол аппликейшнийг одоо мөөг танихгүй хүн аппликейшн төлөө мөөгөө оруулаад мөөг таних гэдэг бол айгүй хүндэлтэй. Ер нь хэцүү. Ай натуралист бол судлаачд голдуу байдаг юм болов уу гэж би боддгоо шүү. Би бол тэнцээ Монголын мөгний хэсэг тийм прожект нээсэн ажиллуулж байгаа. Тэгээ хүмүүс ингээ мөгний зураг оруулах юм бол ер нь тодорхойлж өгдөг. Тэрнээс гадна нөгөө байгаль аппликейшн гэдэг байна шүү дээ. Одоо ингээд интернетгүй газар байсан ч гэсэн авсан зургийг шууд оруулчихна. Тэгээ тэрний ард бол бид нар ажиллаж байгаа. Тэгээд ингээ хүн ингээ мөгний зураг ингээ оруулаад локейшнтойгоо оруулах юм бол тэр мөгний ингээ зүйлийг нь хилж өгөх тий. Тэрэн дээр бол бид нар ард нь ингээд ажиллаа явдаг байхгүй юу? Одоо сайн дурын ажил гэх юм уу? Одоо тэрийг сонирхлаараа бид нар хийж өгч байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг хүмүүс бол тэр мөөгнүүдийнхээ зургийг аваад байгаль аппликейшнлөө оруулж болох нь байна. Дээрээс 80 натуралист руу оруулж болох нь зөвхөн Монголын хувьд бол тэгээд одооны хүмүүсийн нэг дутагдaltaй тал нь жоохон буруу юм хийгээд байгаа нь интернетийн зураг ингэж гаргаж ирээл нөгөө зургаа ингээд хайгаад ингээд зэрэгсүүлээд байгаа байхгүй. Тэгэл тэр чинь хамгийн их андуурагдах нөгөө хортой мөгөө таньж чадахгүй үлдэх тийм магадлал айгүй өндөртэй. Яг тэгвэл өнөөдөр Монголд ургаж байгаа нэг 6-700 мөгөн дотроо бид нар хараа л илүү ингээд нэр өгнө шүү дээ. Тэр хүн өнөөдөр одоо мөгний таних шинжээ сайн мэдэхгүй ээж зөвхөн нэг таних шинжийг нь мэдэхгүй ээж те одоо нэг шинжээр мөг ялгагдахгүй нэг шинжээрээ зөвхөн нэг шинжээрээ бүх мөг ялгагдахгүй тэгээд нийлээ хитэн шинжээ ингээд хавсарч ээж ялгагддаг штэ мөг тэгэхээр зэрэг тэрийг шинжүүдийг мэдэхгүй ээж интернетийн зураг хараад мөгөө тодорхойлоо за энэ иддэг юм байна энэ нь хортой юм байна гэж ялгана гэдэг бол ер нь бол байж болохгүй байхгүй юу. Тэгэхээр зэрэг хамгийн наадлын жишээ одоо аппликейшнаар ингээд хүмүүстэй харьцаад тодорхойлуулъя гэвэл тэр байгаль аппликейшн шиг оруулж болж байна. Ай натуралист руу оруулж болж байна. За ми дараагийн нэг 2-3 бүлэг асуултыг асуусан. Тэрний юу гэхээр энэ уур амьсгалын өөрчлөлт гэдэг зүйл манай Монгол улсад тий та одоо судлаачны хувьд өөрөө юу гэж үздэг вэ? Хэр зэрэг одоо нөлөө үзүүлж байна? Энэ дэлхийд дулаарч байгаа нь одоо манай Монголд бол 3 дахин илүү хүчтэй. Жилийн дунд чинь 2.4 градусаар дулаарсан ч гэдэг юм уу тийм их тоо баримтууд гэлдэг. Тэгээ бодит байдал дээр энэ танд одоо яг хэр зэрэг мэдрэгдэж байна вэ? Ер нь бол одоо зөвхөн нөгөө хамгийн сайн мэддэг талын цагаан мөгөн дээр л аваад үзэхэд 2001 оноос 2006 оныг дуустал ч юм уу нэг 6 жил дараалаад бороо аюу багтаа тийм гам болсон жил байсан. Одоо зүгээр миний бодож байгаа шүү дээ. Тэгээд тэднээс хойш эхлээд мөгний хүрээнд зөндөө байгаад байдаг байсан. 2010 он гэхэд мөгний хүрээ ер нь байхгүй болж ирсэн байна. Тэгэхээр ингээл хамгийн түрүүлээ бид нар хамгийн наадлын жишээ бидний хамгийн сайн мэддэг талын цагаан мөг маань л ингээл аарын хувир ашиглалт, бэлчээрэлтийн талхагдал юмны нөлөө байгаа л да. Ганцхан аарын хувир ашиглалт биш. Тэгэхэд тэр 6 жил дараасан тэр бороо хур багтаа жил болсноос шалтгаалаад манай мөгний тэр хүрээнүүд хомигдаад алга болоод талын цагаан мөгний уурах нөхцөл бол маш их ингээд хомигдсон байна. Тэгэхээр зэрэг энэ маань юу гэж юм гэхээр зэрэг бид нар ойд байгаа мөгийг хомигдож байгаа эсхийг би яг тэр чиглэлийн судалгаа хийгээд болохоор мэдэхгүй байна. Гэтэ мэдээж энэ ой ингээд шатаад одоо шатна гэхэр чи хуурайш шүү дээ мэдээж. Одоо ойн төмөрийг гарч ийн, ой шатж ийн, хуурайш чинь тэрний дараагаар мөгний ургах зүйлийн
одоо олон янз байдал нь өөр болчтой юм байна. Одоо жишээлх өөрөөр хэлэх юм бол энэ модлог ургамлуудтай микроз бүрэлдүүлж байгаа одоо энэ шинсний тосондой сархиаг чидмэг одоо нөгөө далбаг эднэр гэ шампиньон эднэр гэдэг ийм төрлийн мөөгнүүд маань багасаад оронд нь нөгөө өчгөр мөөг одоо хүмүүс гүзээ мөг гэдэг тий тэр мөө тэгээд янз бүрийн уутт мөгнүүд эднэр бол гарч ирдэг. Одоо өслөг ургамлын бүлгэмдэл тэгс солигддог шүү дээ. Төмрийн дараа ингээд олон янз болоод өөр ингээд өслөг ургамлын бүлгэмдлүүд гараад ирдэгтэй. Яг адилхан мөөгний зүйлийн бүрэлдэхүүнүүд тэгж бас жоох өөрчлөгддөг. Тэгэхээр зэрэг энэ мөөг маань чиг ихтэй үед модлог ургамлын үндэс нь одоо юу гэдгийг чигтэй байж хахад үндэстэй микроз бүрэлдүүлээд уруудаг нэг хэсэг мөгнүүд байж хахад үгүй зүгээр ялцруулдаг одоо мөгнүүд байдаг. Тэгэхээр зэрэг энэ маань ингээд ээлжилж ургадаг юм уу гэж би бодоод байдаг шин. Байгалийн цаатлын бас нэг юм зүй тогтлоо гадах шин тий. Хэрвээ ингээд ой цөөрөөд мод огтлол ихсээд ингэх юм бол мөөг аяндаа багасаал аяндаа тэгэл бидний төрөл зүйлүүд маань тань амжааг байхад устж алга болж байгааг бол үгүйсэх арга байна. Тэр нэг ер нь бол ор амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор энэ өндөр сэрүүн бүс дургадаг ургамлууд ингэж ховордож байгаатай холбоотой хүмүүс таримлжуулах хүрээнд авч үлдэх тэгээ бас дараагийн одоо үйлдвэрлэлийн эргэлтэнд оруулах тухай асуудлууд их ярьдаг. Манай мөөгөн дээр та сая 100 гаруй төрлийн хүнсэнд хэрэгжилж болох мөг байгаа гэж ярьж байна те. Эднээс ер нь ийм зохиомл өөрчлөлтөнд оруулах боломжтой хэд байдаг вэ? Ер нь боломжтой юу? Ер нь бол дэлхийн мөөгний үйлдвэрлэлийн 70%-ийг хангадаг энэ хятад улс бол мөг үйлдвэрлэл одоо нэг номерт явж байгаа шүү дээ. Сүүлийн жилүүдэд манай монголчууд өөрсдөө одоо гадаадд тарбилжуулж байгаа бэлэн одоо омгуудыг авчирч тариалах, хүнсний мөөгийг өөрсдөө тарж идэх, хүнсний мөөгний үйлдвэрлэл эрхлэх, мөөгний бизнес эрхлэх тийм сонирхол бол өргөжцөө маш их болсон. Хүмүүс бол маш их нэмэгдэж байгаа. Жилээр л мөөг үйлдвэрлэгчдийн тоо бол өсөж байгаа. Манай Монголд өнөөдөр юу дутагдаад байгаа гэхээр би түрүү нөгөө ярьжсэн те ингээд манай Монгол угаасаа мөөг судлаач цөөхөнтэй. Мөөг судлаач цөөхөн нэгдүгээрт. Тэгээд энэ тармил мөөгний одоо энэ их омог гаргах энэ чиглэлийн судалгаа бол хөдөөж байгаа сургууль дээр ер нь алтан цэцэг багш удирдлагуудаар нэлээд хөөрхөн явж исэн. Манай хүрээлэн дээр бол энэ чиглэлийн судалгааг бол өнөөдрийг болтол хийж байгаагүй. Бид нар зөвхөн байгалийн мөгний олон янз байдлыг тогтоох, нөөцийг тогтоох, хүнсний мөгний нөөц тогтоох энэ чиглэлийн судалгаа хийжсэн. Гэтэл өнөөдөр ингээд нийгмийн шаардлагаар одоо хүмүүс чинь ингээд ойр орж мөөг түүх гэдэг шүү дээ ядчил. Тэгээ мөөгөө танихгүй байна. Ингээд нэгдүгээр асуудал. Хоёрдугаар хүмүүс мөөг тарих гээд байна. Үрийн материал налга байна. Технологийн одоо дараалал налга байна. Технологийн заавар налга байна. Монгол орнд яг юун дээр тарих юм гээд тэр болгоныг бид нэр судалж тогтоох тийм шаардлага гараад ирчихэж байгаа байхгүй нөө нийгмээс биднэрт ирж байгаа шаардлага тэр. Тэгэхээр энэ асуудлыг шийдэх гээд энэ жил бол манай хүрээлэн манайх мөөгний салбар гэж тустай байгаагүй шүү дээ. Бид нэр ургамлын англи зүйн салбарт хамаарагдаж явж ирсэн. Энэ жилээс бид нэр мөөгний салбар гэж тусад нь гаргаж авлаа. Дээрээс нь бид нэр их хомгийн лаборатори байгуулж шинээр их хомг өсвөрлөх хүн ажилд авч ажиллуулах гэж байна. Энэ маань юу гэсэн одоо миний зорилго бол ирээдүйд ингээд зорж байгаа бидний зорилго юу гэхээр Монгол оронд мөөг тармилжуулж байгаа хүмүүсийг үрийн материалаар нь хангаад өгч юмсан. Эхний ээлжинд тармил мөөгний тий тармил мөөгний гаднаас орж ирж байгаа тэр үрийн материалаар хангаад өгч гэмсэн. Тэгээ Монгол оронд яг хамгийн одоо юу гэдгийг олдоц элбэгтэй, олдоц сайтай ургуулж болохоор субстрат хөрс тэр нь юу вэ? Тэрийг сонгоод өгч гэмсэн. Тэрэн дээр яг ямар одоо технологийн дараалалаар тарьж болохоор тэрийг нь бас туршаад өгч гэмсэн гэсэн ийм олон зорилго тавиад бид нэр өнөөдөр ажиллаа эхлүүлж байгаа манай хүрээлэн дээр. Цаашлаад бид нар юу зорж байгаа гэхээр судлаач хүмүүс юм болохоор ингээд зорилго нь айгүй хоол идэх шүү дээ тий. Тэгээ юу зорж байгаа гэхээр одоо магадгүй Монголын талын цагаан мөгийг бид нар ургалж чадахгүй л байх л та. Гэхдээ ер нь оролдож үзнэ гэж бодож байгаа. Гэхдээ байгаль дээр ургаж байгаа энэ олон хүнсний төрөл зүйлүүдээс лабораторийн нөхцөлд авчирч ургуулж тармилжуулах одоо Монголын гих тодтолтой тий олон улсад магадгүй цаашаа экспортод гарах том үйлдвэртэй ч болох юм билүү тий. Тэгэж Монголын гих тодтолтой мөөгийг бид нар өсвөрлөж одоо тармилжуулах технологиг боловсруулж гаргах тийм бас судалгааны зорилт тавиа явж байгаа. За дараагийн 3 дахь том зорилт нь байгаль дээр ургаж байгаа мөөгнүүдээ бид нар бүгдээр ингээд хойч үедээ уг нь хадгалж үлдээх ёстой шүү дээ. Тэгтэл цаг агаар хуурайш гэн, түүмэр гарч гэн, хүний нөлөө ихсэж гэн, ой багасж гэн тий. Энэ болгоноос шалтгаалаад манай байгаль дээр байгаа мөөгний нөөц хомсдож байгаа.
Тэгэхээр бид нар энийг яаж авч үлдэх үү, яаж хадгаж үлдэх үү? Тэр генийн сангийн хойч үедээ үлдээч гэмсэн гэсэн бас бодол байна. Энэ дагуу бид нар байгалийн мөнгөний цэвэр өсгөрийг ялгаад одоо ген банкнд хадгалах, мөнгөний ген банкыг үүсгэн байгуулах, хойч үедээ мөнгөний ген банкыг ингээд хүлээлгэж өгөх, тэр үүсвэрийг ядаж тавьчих юмсан гэж бас зорж ажиллаж байгаа. Энэ маань бол одоо би тэтгэвртэй гарахт өгчлөө шүү дээ. Тэгэхээр залуучууд ингээд цааш нь өргөжлүүлээд байгалийнхаа бүх мөгийг өөр хойчтой ингээд хадгалаад явах бах гэж бодож байна. Магадгүй бидний арын залуучууд техник, тоног төхөөрөмж сайжраад судалгааны шин төвшнгүүд, арга зүйнүүд гарч ирээд нөгөө байгалийн мөнгнүүдээс таримлжуулж технологи боловсруулж магадгүй шүү дээ. Ер нь бол бид нар бол өнөөдөр байгаа юмаа сайхан ургуулад технологи боловсруулаад явж чадахгүй байлаа гэж бодоход л яг тэр хэвээр нь хадгалаад аваад үлдчихэл хамгийн чухал. Би бол тэгж л зорж явж байгаа. Зорж ажиллаж байна. Ер нь дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын биотехнологид маш их хүн, хүч, мөнгө хаяж тэгээд энэчнээс бас маш өндөр одоо үлдэх шингэсэн үр ашигтай бүтээгдэхүүнүүдийг гаргаж авч байгаа шүү дээ. Тэгээд одоо янз бүрийн мөнгнүүд гэдэг зөвхөн Африкт ургадаг мөнгө одоо тэр Африкт ургадаг мөгийг уухад 70 кг жинтэй хүн ерөөсөө сарын дотор 50 кг жинтэй болдог гэж зааж айгүй хүнтэй бүтээгдэхүүн их байна. Энэ хаянтад дотор хичнээн ч тийм сайхан зүйл байгаа юм мэдгүй те. Энэ дэр би асуух гэж юм. Ер нь ингээд та бол багтаа бол цэцэг тарих туртай, байгаль туртай, цэцэн туртай байж байгаа тэр биологч болсон. Тэгээд дараа нь мөг сонирхож болсон гэдэг ч хэлсэн. Тэгээд ер нь бол бидний яриаг үзэж байгаа хүмүүс яг мөгийг сонирхыг даган судлыг бүр энэ чиг судлаач бол эсвэл ямар нэгэн бизнесийн зорилгоор энийг ойлгодог, мэддэг болохыг бол тэр хүмүүс ямар алхмаар суралцаж хаанаас эхлүүл зүгээр вэ? Одоо манайд бол хөдөө аж ахуйн сургуулийн тэр мал аж ахуй биотехнологийн сургууль дээр ургамлын биотехнологи гэж байгаа шүү дээ. Тэнд бол мөнгөний биотехнологийн хичээлийн хөтөлбөр бол орж байгаа. Монгол Улсын их сургуулийн биологийн тэнхим одоо багшийн их сургуулийн одоо биологийн тэнхим дээр бол төдийлөн мөнгөний хөтөлбөр бол одоохондоо ороогүй байна. Гэхдээ оюутнууд ер нь мөнгөөр мэрэгчээ, мөнгөөр ингээд мөнгөний судалгаа хий гэсэн сонирхолтой хүүхдүүд одоо их сургууль, багшийн сургуулиар ч гэсэн гарч ирж байгаа. Тэгэхээр тэднийг бол бид нэр тэр чиглэл рүү нь бол явуулахад удирдах, хамтарч удирдаад ингээд тэр чиглэл рүү нь оруулах сонирхол бол маш их байдаг. Ганц нэг тийм хүүхдүүд гарч ирж байгаа бид нэр их сургууль дээр төгсгөж болохгүй юм биш. Би өөрөө Монгол Улсын их сургууль төгссөн шүү дээ. Ургамал судлаачийн төгссөн. Тэгэхээр тэнд мөнгөний хичээл орохгүй биш, орж байгаа. Одоо бас нодлон 2 жилийн өмнөөс яг мөнгөний цаг бол нэлээд нэмэгдсэн байлээ их сургууль дээр ургам судлалын хөтөлбөр дээр. Гэх мэтчлэнгээр цаашдаа бол мөнгөний мэрэгчлэлтэн ургамал судлаач, мөг судлаач гэж төгсөх байх л гэж бодож байна. Ер нь яванд бол энэ өргөжчих байх. Интернетээр ингээ янз бүрийн бичлэгүүд байдаг шүү дээ. Ингээл одоо нэг субстрат бэлтжээл. Тэрэн дотор ингээл дэлгүүр авсан мөгийг ингээ задлж байгаа хийхлээр сарын дотор нэг утга урагчиж яах шигтэй. Эсвэл ийм унтсан модны хожуулыг ингэж өрөмдөж цоолж байгаа бол тэн дээр бас тодорхой хэмжээний мэдээллүүдийг хийгээд тэднийг ингээ үзлээр ингээл урагчих юм, ингээл болчих юм уу хийгээд үзэх юмс ингээд сэтгэл болдуулж байгаа. Гэтэл тэр чинь бас ингээд л гэдэг тийм амархан бас болчихгүй байх шиг байгаа юм л да. Тэр нэг цаана яг ямар зарчим үйлчлээд тэрийг нэг богино хугацаанд ойлгох, тэгээд тэр шаардлагатай зүйлсээ цуглуулах, тэгжээж одоо магадгүй хүмүүс одоо гэртээ тэрийг дураач хийх боломж гарна ч гэдэг юм уу. Ингээд би бол миний асуух гэдэг нь ер нь ингээд зүгээр заавал судалгаа хийхгүй байлаа гэхэд тэр янз бүрийн мөгийг өөрөө тариад ургуулаад сурчих хэмжээнд бас хүмүүс ямар мэдлэг одоо мэдээлэлтэй байх хэрэгтэй вэ? Суур. Ер нь манай монголчууд чинь айгүй өөрөө судлаач ард түмэн байна гэж би бодож байгаа. Яг тэгэхээр би чинь ингээд байгалийн мөг судалгаал олон жил явлаа. Би таримл мөөр ерөөсөө орж байгааг байхгүй. Тэг чи одоо залуучууд шал өөр мэрэгжлийн хүмүүс мөг тариад тэгэнгүүтээ одоо их хомгийн гаргаж авах судалгаа хийгээд байгалийн мөгнөөс их хомог татаад мэрэгжлийн бус усууд шүү дээ. Одоо яг тэр интернет дээр тавигдсан тэр бичлэгүүдийг үзээд яг тэрний араас явж байгаа байхгүй. Тийм хүмүүс бас байна монголчуудад. Тэгэхээр монголчууд бол тэр чиглэлийн одоо мөнгөний бизнесийг хөгжүүлэх боломжч байна, потенциалч байгаа юм байна. Өнөөдөр бид нартай холбогдвол бид нар бас тэр чиглэлийн судалгааны ажлыг зөвхөн ингээ хийгээд хамтраад ажиллах бас боломж бид нарт нэгдэж байна. Шинжлэх ухааны актын дээр одоо энэ их хомгийн лаборатори байгуулж өгнө гэдэг маань шинжлэх ухааны актын мөнгөний одоо судалгаа
ялангуяа тэр үйлдвэрлэгч рүү чиглэсэн технологийн талын судалгааг дэмжиж эхэлж байна гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр зэрэг бид нар одоо энэ чиглэлийн судалгааг хийх гэж байна. Яг болсон үчин хүний нөөц аавж ажиллах хоорондоо цалин мөнгөний асуудал байна л да бид нар зовлон зөндөөлээ. Гэтэ зовлон тоочод явах үед гэж бодож байгаа. Ер нь бол зовлон яриад байвал угаасаа урагшаа твш ахихгүй шүү дээ. Тэгэхээр бид нар аль болох ингээл өөрсдийнхөө урагшаа харсан зорилгодоо хүрэхийн төлөө бүгдээрээ ингээд хамтдаа явхад болохгүй юм байхгүй юм байна. Ер нь бол хүмүүс тэгж оролдоод эхэлсэн хүмүүс зөндөө байгаа. Залуучууд ялангуяа. Одоо манай өөр мэргэжлэр төгссөн ч залуучууд байна. Бүр ингээд олон улсад ажил хийдэг залуучууд ч байна те. Дата боловсруулагч юм уу одоо онлайнаар ажилладаг ч юм уу. Эсвэл нэгтлэн бодох маркетингийн чиглэлийн улсууд эсвэл зөвхөн бизнесийн чиглэлийн ийм мэргэжилтэй хүмүүс чинь мөөх сонирхож орж ирэнгүүтээ баг биднээс илүү ингээд таримжуулах чиглэл рүүгээ технологи тал руугаа биднээс илүү судалгаа хийж байгаа юм. Ер нь бол тийм жишээ бол олон болсон билээ. Би бол олон хүмүүстэй уулзж байгаа. Олон залуучууд манай Монгол тэгээ би бодоод байгаа. Ер нь айгүй ингээд ороод судлах юм бол манай Монголын залуучууд айгүй судлаач юм байна л гэж бодод байгаа. Тэгэхээр урамлын физиологи гэж ойлгож ээж одоо юм тайлж ургуулгатай адилхан бас нэг суур шинжилгээ ухааны мэдээлэл эхлээд авах нь бол чухал байх л та тий. Ер нь бол тийм. Тэгээд яг тэр талынх нь юмнууд жоохон дутагддаг л байх л да мэдээч. Надад бол ямар санаа байхгүй. Би бол ингээд юу ч тариад ургуулж чадах нь гэж би бол өөрийгөө бодод. Мөөг тарих гэх юм бол ингээд цаанаас нэгтлүү за эхлээл уншиндаа гэл одоо мөөгийг бол хүн уншиж тодорхой хэмжээгээр мэдлэг олж авч технологийн талаарх тэр мөөгнийхөө физиологи, биологийн онцлогийн талаар жоохон гэсэн анхан шатны мэдлэгтэй болж иж л тарина. Тийм тий. Тэгэхгүйгээр зүгээр төмсийг ингээл газар болол төмсөө хурааж авдагтай бол огт адилгүй байхгүй юу. Ядчил тэрийг ингээд одоо бид нар байгалийн мөгнөөс их омог ялгаж аав, их омог өсвөрлөн одоо генийн түвшинд хадгалсан модал ингээл ярьж байна шүү дээ. Эний чинь маш ариун нөхцөлд, лабораторийн нөхцөлд хийн. Тэгээд ариутгсан хүн, мэрэгжлийн хүн хийх шаардлагатай ийм нөхцөл бол нэлээд өндөр шаарддаг ийм ажил байхгүй. Тэгэхээр бид нар энэ их омог үрийн материалаар нь ханх ажлыг ядаж шинжилгээ ухааныхаа байгууллага дээр одоо туршилттай судалгаатай хийчих юмсан гэж зорж явж байгаа. За тэгэхээр үзэгчдээ хаанти подкаст одоо хаанти улсын засгийн хамгаалалтын газар нутагт хамгаалдаг биологийн олон төрлийн янз байдлын тухай мэргэжлийн судлаачдын хийсэн судалгаан дээр үндэслэн тэр сэдвүүдээр одоо ярилцж байгаа. Өнөөдөр бид нар бол мөөгний талаар ярилцлаа. Тэгээ та бүхэнд бас сонирхолтой байсан байх гэж бодож байна. Нэгдүгээр ерөнхийдөө бол та өөрийнхөө хүнсний чиглэлээр мөөг одоо цуглуулж түүж идэх хэрэгтэй бол яг өөрийн гэсэн одоо 10 мөгийг таньдаг болчих тэрийгээ л одоо насан турштай хэрэглээрээ хоёрдугаар цагаан мөг болох нь яг талын цагаан мөг маань биш байх нь байна. Тэгээд цаашдаа ингээд мөгийн талаар илүү одоо мэдлэг олголттой болоод таримжуулах чиглэлээр ч гэсэн явах юм бол бас өөр хүмүүс зөндөө их одоо ажил хийгээд бүтээгээд явж байгаа юм байна. Ийм талаар хэдүүлээ ярилцлаа. Тэгээд ярилцлагын үеэр би танаас асуугаагүй өөр хэлмээр байсан зүйл байгаа юу? Тэгээ би нөгөө 10 цөлийн мөгийг сайн таньдаг мөгөө төөждөг л ингээд дандаа ярьдаг. Тэг би одоо удахгүй энэ хүнсний мөг, хортой мөг хоёрыг одоо ялгах шинжийг харуулсан. Одоо зурган хэлбэрээр тэгээд жижигхэн ингээд тайлбаруудтай яг онцлог шинжийг ингээд жоохон тод харуулах зорилготой. Одоо хүмүүс ч ингээд текст уншихаас илүүтэйгээр ингээд зураг хараад ингээд явах сонирхолтой биш үү хүүхдүүд ч гэсэн. Тэгээд магадгүй тэр ингээд хүүхэд бариад ч юм уу хөгшин хүмүүд бариад ч юм уу ингээд ойд ороод одоо ингээд юу гэдгийг хус шинстэй холимогод орох юм бол ямар мөөгнүүд байх вэ гэдгийг ингээд урах орчноор нь ялгаад өгсөн. Тэгээд дээрэс нь мөөгнүүдийн шинжийг хортой мөгийг нэг хуудсан дээр хортгүй мөгийг яг энэ шинж нь хортой шинж, энэ шинж нь хоргүй шинж гэсэн нэг ийм ном гаргахаар бэлтэж байгаа. Тэгээд тэр номоо гаргахлаар зэрэг удахгүй үзэгчдэг эргээд уулзах байх гэж бодож байна номороо. Тэгээд ер нь Монголын мөг судлаачид маш олон болтугай гэж хэлээд тосхоо. За тэгээ би бол тантай уулзсаас өмнө яг Монголын мөнгөний талаарх ном судлагдсан хэвлэл өгүүллүүдийг бас жоохон сонирхож үзсэн юм л да. Ном их зөөх юм билээ те. Тэр 90-ад оны сүүлийн үед хортой оргуу мөнгөнийг таних тухай нэг ном гарсан байна. 2000-ад оны ихээр нэг гарсан юм байна. Тэгээд бас тэрнээс хойш нэг гараагүй юм шиг. Тэгээд тэр үед ч мэдээ зураг хөрөг нь бол ямар байсан бэ? Одоо тэгэхээр таны хийж байгаа ажил бол хүмүүст маш хэрэгцээтэй зүйл бол болох юм шиг санагдаж байна. 16 онд манай хүрээлэнгээс Бүрэнбаатартай нэг Монгол орны мөөгний өнгөт лавлах зурагт лавлах гэдэг нэг ном гаргасан. Тэгээд тэр номон дээр болохоор аль болох Монгол оронд ургаж байгаа мөөгний зургуудыг оруулахыг хичээсэн байхгүй 130 зүйлийн мөөг оруулсан. Тэгээд шинжийг нь товчхон
гаргаад урах орчин эднэрийн ер нь зургаар аль болох олон мэдээлэл оруулъя. Хүнсэнд хэрэгжилж болно, хэрэгжилж болохгүй гэсэн ингээд тайлбартай тийм ном гаргасан. Тэгээд тэр номыг яг цөөхөн хувь хевлээд дорхноо дууссан. Одоо ерөөсөй байдгүй. Тэгээд хүмүүс ном нэхэд идэх байхгүй. Тэгээд би за ер нь л нэг ядаж 10 зүйлийн мөгийг л хүмүүс сайн таниулчих юмсан гэж бодчихсон. Тэгээд яг тэр бодлороо л энэ номыг хийж гаргах гэдэг оролдож байгаа. За тэгэхээр таны ингээд өөрийнхөө ариун туршлагаас хуваалцаж мэдлэг мэдээлэл бидэрт хуваалцсанд баярлалаа. Тэгээ таны цаашдын ажил үйлс дүндэг амжилт хүсье. Тэгээ номоо хурдан гаргаарай. Номоо гаргахлаа үзэгчтэйгээ дахиж уулзаарай. Тэгээ. За үзэгчтэй баярлалаа. Бидний бичлэг дараагийн өөр судлаачаар өөр нэгэн газраас үргэлжлэх болно. Баярлалаа та бүхэнд.